Ахаад л төр засгаа муусахаас сайхан мэдээ байхгүй болсон цаг үед амьдарч байгаа юм байна. Гадаадад амьдарч байгаа төршин нутагтаа ирсэн нэг бүсгүйн пост анхаарал татаж байна. Тэрээр Монголдо ирээд хэд хоног сайхан байжээ. Гэтэл охин өвдөж. За тэгээд хэд хоног эмнэлгээс эмнэлэг дамжиж яваад өвчтөе охин нь бүхэд эрүүл ээжийн хүртэл биеийн өвдөх дээрээ тулсан байна. Манай эмнэлгүүд хүнийг эмнэж идгээдэг биш, ийш тийш нь шилжүүлэг бичиг хийж өгдөг, дамжин өнгөрүүлэх газар болсон байна хэмээн цөхрөнгөө баран өгүүлсэн байх юм. Уг нь түргэн дуудаж үзүүлжилдэ. Гэтэл дүүрхээ эмнэлэгт үзүүл гэж. Ингээд тал тийш нь шилжүүлэг бичиг хийж паасалсаар байтад охин хөл дээрээс тогтохооргүй болтлоод орцсон байна. Аргааваар нь хувийн эмнэлэг барааджээ. Хувийн эмнэлэг нь мэдээж тэнгэр тулсан үнэтэй. Зөвхөн чагнаж үзэхэд л 35 мянган төгрөг тусал залах гэд 8 мянга. Биохим өндөгний ёсны шинжилгээ 50 мянган төгрөг гихчлэн нисч өгч байна гэлээ. За тэгээд мэдээж тэдний аптекаас тэр эм тариаг нь авахулдаг гихчлэн системтэйгээр төрөвчийг нь сэгсрэх үйл ажиллагаа явагдаж. Нөгөө хил амтай сайд нь юугаач хийж явдаг амтын юм. Монгол улсын төрийн байгууллагууд тэр чигтээ дампуурсан үнэн. Гэхдээ хүн төрөлхтний номер 1 чухал асуудал болох эрүүл явах эрхийг нь ингэж дампууруулсан гэд бодохоор үнэндээ л шүд санаа зангирна. Хүүхэд бол хүн төрөлхтний ирээдүй. Ирээдүгөө хог дээр хаяж зоосны хөө шагаасан улс орн яаж явах вэ? Монгол Ардын намынхаа Эрдэнэт ерөнхий сайдаа